За даатгалын мэдээллийн санг өмнө нь даатгалын компаниуд байгуулна гэж яригдчихсэн зүйл. За энэ жил даатгалын холбоон дээр зохион байгуулалттайгаар даатгалын мэдээллийн санг одоо байгуулахар болж байна. За даатгалын мэдээллийн санг байгуулснаар даатгуулагчийн өмнөх даатгалын түүх, ослын түүх, зэргийг ерөнхийдөө салбар даяараа авч ашиглах боломж бүрддэг. Ингэснээр даатгуулагчийн эрсдэлд суурилсан даатгалын хураамж үнэлгээг ерөнхийдөө өгөх боломжтой. Нэг өсөндөө одоо зээлийн мэдээллийн санг ашигладагтай ижилхэн даатгалын нэгдсэн мэдээллийн сантай болж байна л гэсэн үг. За даатгалын мэдээллийн сан үүснээр бол даатгалын компаниуд гэхээсээ илүү харилцагчтай иргэдэд илүү давуу тал үүснэ гэж харж байгаа. Эрсдлийн түүх, мэдээлэл ингээ үүсгэхлээр эргээд хариуцлагатай эргээд давуу талтай болно. За энгийн жишээг бол яг ижилхэн хоёр машин барьдаг, хоёр жолооч байлаа гэхэд нэг нь маш аславаар хийдэг. Нөгөөх нь ерөөсөө гэр хүүхдийн сургууль хоёрын хооронд явдаг ч юм уу тийм жишээ байдаг. Тэгвэл зах зээл дээр одоо ямар байна гэхээр хүн болгоны машины модель үнэн дээр нь тулгуурлал даатгал хийж байгаа. Өөрийн харилцагчийн зан төлөв, өөрсдийн туршлага, арга барилаасаа хамаарат тусдаа хураамж төлөх боломж болдог. Энэ жил магадгүй манайх нэг даатгуулагчийг даатгалаа гэж бодоход эх жил даатгалын хураамжинд буурж байвал даатгуулагч асуудалгүй даатгалж байгаа. За эсвэргээр даатгалын тохиолдол их гаргадаг, эрсдэл өндөр гаргадаг даатгуулагчид эх жил хураамжийг нэмчихээр манай даатгуулахаа болоод өөр даатгалын компанид очиж даатгуулцдаг. Яагаад гэвэл хоорондоо нэгдсэн мэдээллийн сан байхгүйгээс үүдэлтэй ийм асуудал үүсэж байгаа. Нэгж даатгуулагч нар зориулсан бүтээгдэхүүнийг бий болгох, зөвхөн тэр хүн зориулсан даатгалын хураамжийг тооцохтой. Энэ боломжууд бий болно. Эрсдэл өндөр гаргадаг хүн тохирсон хураамжаа буюу өндөр хураамжаа төлөөд даатгуул. Эрсдэл бага гаргадаг даатгуулагч бол хямдхан буюу урамшуул одоо байж болох үнийн доод үнээр даатгуулад хураамжаа төлөөд даатгуул гэсэн ийм бодлогоор л ерөнхийдөө цаашдын зарчим явах хэрэгтэй байна. Тэгэхээр хүн хариуцлагатай амьдрах нь хариуцлагатай байх нь өөрөө эргээд нийгэмдээ давуу тал үүснэ. Даатгалын компаниудтай илүү үн цэнтэй харилцаж болж байна. Тэгэхээр энэ маань өөрөө даатгалын маркетинг хийх боломжийг бол даатгалын компаниуд олгоно гэж харж байгаа. Өмнө нь даатгалын компаниудын дунд даатгалын мэдээллийн сан гэж байгаагүй. Албан журмын даатгалын мэдээллийн сан бол 12 оноос эхлэн бий болсон. Бусдаар тээврийн хэрэгсэлж гэдэг юм уу өөр бус төрлийн хариуцлагын даатгалууд, төрөнгийн даатгалууд төр л ерөөс мэдээллийн сан огт байхгүй явж ирсэн. Энэ маань өөрөө даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд илүү их шүдэр тушаа болж явсаар ирсэн. За яагаад мэдээллийн нэгдсэн байдал хэрэгтэй вэ гэхлээр ер нь технологийн шилжилт хийхэд одоо мэдээллийн нэгдсэн байдал бол маш чухал үүрэгтэй. Даатгалын компаниуд ямар үр ашигтай юм бэ? Нэгдүгээр даатгалын компаниуд эрсдлийн удирдлага, за даатгалын андеррайтингийн талаар бол мэргэжлийн болоход бол мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад бол маш том төхөмтэй болно. Даатгалын зүйлүүд дээр одоо үнийг тодорхойлох, үнэлгээг тодорхойлох гэхэд бол тэр мэдээллийн сангаасаа мэдээллийг аваад одоо нэг үйлдэлээр одоо андеррайтинг хийх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт нь даатгалын зүйлийн одоо нөхөлбөр олгоход тухайн даатгалын зүйлийн эвдрэл гэмтэлтэй энэ нь өмнө нь ямар байсан гэдэг агуулгаар бол нэг үйлдэлээр л мөн одоо даатгалын зүйлийн одоо нөхөлбөр олгох хэсэг асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. За дээрээс нь даатгалын компаниуд гарч байгаа нөхөлбөрийн үйл ажиллагааг бол хянах, удирдах. За даатгалын нөхөлбөрийг ашиглаад нэг даатгалын тохиолдолд хэд хэдэн одоо даатгалын нөхөлбөр авдаг. Энэ санхүүгийн ашиглангийн ч энэ үйлдэлүүдийг хязгаарлах юм боломж бол даатгалын компани бий болох юм. Дээрээс нь зардлаа багасгах юм боломжтой болно. За энэ чиглэл нь нэгдсэн мэдээллийн сангийн хар саарл жагсаалттай шууд холбоотой. За хулгайлал өөр их гэж оролцсон, буруу мэдээлэл өгсөн одоо ийм одоо даатгалын зүйл одоо хувийг энэ мэдээллийн санд нэгтгэж бүртгэснээр даатгалын салбарт одоо энэ тодорхой байдаг энэ хулгайлал өөрөөс сэргийлэх одоо том хүчин зүйл болно гэж бодож байгаа. Асуудлууд гардаг. За хоёр даатгалын компанид нэг зэрэг даатгуулчаад эргүүлээд хоёр компаниас зэрэг одоо нэхэмжил үүсгэжсэн тохиолдлууд бий гэх мэтлэн луурын асуудлуудыг цэгцлэх боломжтой. За ийм одоо ашиг тустай даатгалын нэгдсэн сан одоо бий болж байна. Даатгалын мэдээллийн сан үүсгэх энэ ажил нь бол жил гарны хугацаанд үргэлжилж байгаа. За юугаар онцлог вэ гэхээр блокчейн технологиор суурилсан гэдгээрээ онцлог. Засаглалын хувьд маш ардчилсан хэлбэрээр шийдэгдэж болдог технологи. Жишээлх юм бол даатгалын мэдээллийн сан нэгдэж байгаа компаниудад мэдээлэл нь төвлөрсөн бус
бүх компани дээр ижил тэгш эрхтэйгээр хадгалагдаж байгаа. Ямар мэдээлэл орж хэн тэрийг захиран зарцуулж гинөө, хэн өөрчилж гинөө гэдэг нь бол даатгалын мэдээллийн компаниудад ил тод шилэн байдгаараа давуу талтай. За блокчейн технологи маань өөрөө та бүхэн мэдж байгаа. Хэн нэгэн хүн хакердах, өөрчлөх, хулгайлах боломжоор бол хязгаарлагдмал маш их тархсан мэдээллүүд байдаг учраас энэ маань бол иргэдэд болон даатгалын компаниудад хаанаа илүү дэлгэрэнгүй мэдээллийг нарийн ямар нэгэн алдаагүйгээр хүргэх тийм боломжийг бол олгож байгаа. Тийм болохоор бид нар бол энэ даатгалын мэдээллийн сангаа бол блокчейн технологи дээр суурилж хийхээр шийдвэрлсэн байгаа. Технологийн хувьд бол хувь хүний нууцын тухай хууль болон өгдлийн privacy бүрэн хангаж ажилладаг. Өөрөөр хэлбэл тэнд иргэний регистрийн дугаарыг хүртэл бид нар ил тодор хадгалдаггүй, тодорхой шифрлэж нууцсан байдлаар хадгалдаг. Мэдээж нөгөө нууцлалын баталгаа талдаа чанарт найдвартай байдлыг хангаж байгаа. За дээрэс нь мэдээлэл солилцоо, уян хатны шинж чанар, за мөн өнгөрсөн хугацааны түүхийг засалруулж болохгүй хэмжиж найдвартай зүйлүүдийг, дээрэс нь аюулгүй ажиллагаа талдаа маш найдвартай. За мөн байнгын тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор маш олон дундын сангууд маань зэрэг ажиллаж байгаа. Аль нэг сервер нь унлаа гэхэд нөгөө серверүүдээс мэдээлэлээ синк хийгээд авчих болцоотой ийм нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа учраас блокчейн технологи нь бол бидний сонгосон зөв технологи юм а гэж ойлгож байгаа. Блокчейн технологиг ашигласнараа даатгалын компаниуд үнэн бодит их сурвалжаас мэдээллийн сангаа бүрдүүлэх боломжийг бол бид хангаж өгч байгаа. Даатгалын компаниуд өөрсдийн ERP систем буюу даатгалын дотоод үйл ажиллагааны системээс нэгдсэн протоколоор блокчейнтэйгээ харьцаад мэдээлэлээ нийлүүлж байгаа учраас даатгалын компаниудад өөрсдийн дотоодын системүүдтэйгээ холболт хийхэд маш хялбар болж өгч байгаа. За энэ дээр бол TIO блокчейн буюу блокчейн солиулсан компаниас нэлээд тийм техникийн тусалцаа, дэмжлэг, протоколыг даатгалын компаниудтайгаа хамтраад тодорхойлоод ингээд явж байна. За үндсэн суурийн хувьд бол мэдээж бүх даатгалын компаниудын харилцагчдын мэдээлэл бол хуулийн заасны дагуу өөрсдийнх нь нууцд хамаарагдаад байж ах хэвээр. Зөвхөн ганц нэг хүнийхээр мэдээлэл хайх юм бол даатгалын компаниудын 15 компани серверээр дамжаад мэдээллүүдийг хайгаад тэр хүн зөвхөн тухайн хүнтэй холбоотой мэдээллүүдийг л шүүж илрүүлж гаргаж ир тэн дээр нь ажиллах боломжийг л хангаж өгнө. Энэ маань өөрөө мэргэжлийн хувьд бол нode сервер буюу тусдаа сервер дээр байрсан мэдээлэлээ хайх боломжийг хангаж байгаа гэсэн үг. Тэрнээс тухайн даатгалын компани ERP систем дэх нэгдсэн мэдээлэл рүү бол алдахгүй гэсэн үг. Монголд хэрэгжүүлж байгаа даатгалын мэдээллийн сан блокчейнээр хийж байгаа нь бол баг дэлхийд даатгалын салбарт хангалттай хэлэхэд бол буруудахгүй. Зүгээр даатгуулагч даатгагчийн хоорондох гэрээний харилцааг блокчейнээр шийдэж болж байсан. Гэтэл эрх ашиг нь нэгдэж байгаа даатгалын компаниуд дунд ийм тархмал эмдээд үтсийг блокчейнээр шийдэж байгаа нь бол баг анхтагч хэлэхэд бол буруудахааргүй юм л ажиллагаа болж байгаа. Энэ экосистемд оролцож байгаа даатгагч, даатгуулагч, за мэргэжлийн байгууллагууд өвчсөн бүтцийг ашиглаад мэргэжлийн төвчний үйл ажиллагаа явуулах энэ боломжийг бол даатгалын мэдээллийн сан бол үүсгэж өгч байгаа юм аа. Даатгалын мэдээллийн сан дээр бол одоогоор бол нөхөн төлбөрийн мэдээлэл, автоэврийн машины даатгалын мэдээллийг хадгалж байгаа. За яагаад ингэж байгаа вэ гэхээр ер нь энэ мэдээллийн сан эхний ээлжинд үүсэх нь бол чухал. Тэгэхээр бүх даатгалын компаниудад нийтлэг байдаг нэг бүтээгдэхүүнээс эхлээд за цаашдаа сайн дурын бусад даатгалын бүтээгдэхүүнүүдээр өргөжөөд явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.